Сайн бацхан энэ 7 хоногийн үзмэгийн тайм эхэллээ. Коронавирусын халдвар улам эрчимцэн 7 хоног болж өнгөрлөө. Азалж манай улсад одоогийн байдлаар уг вирусаар өвчлсөн хүн бүртгэгдээг байна. Урд өчид коронавирусын зэрэгцээ шувууны ханиад игдсэн тул дахианы махыг импортоор оруулахыг хоригдолжээ. Тэгэхээр зэрэг яг харахгүй хил залгаа утгаараа Монгол улс өөрөө бас тодорхой арга хэмжээг бас дахин хийх энэ заашгүй шинэ төлөвлөгөө гаргахаас ажилтаа болж байна. Үүнтэй үйлдэл хэд хэдэн шийдвэр гарч байгаа. Нэгдүгээр тул засгийн газрын дотоодоор гарах шийдвэрүүд нь юу гэхээр зэрэг энэ шууны том ханиад болгогдуулаад дахианы мах болон дахианы бүтээгдэхүүнүүдийг хориглох хэмжээ ашиг шийдвэр гарч байна. За дээр нэмээд энэ хөлийн бомбуудын асуудал байж байгаа. Яг одоо бол ихэнх бомбууд хаагдсан байж байгаа. За зам үед буйн тухай дээр нэмээд шивээ хөрөн гашуун цухаалсан дөрвөн бомбд одоо нэлээд хүндрэлтэй байгаа. Гаднаас одоо манай Монгол улсын иргэдэн бас ирэх хүсэлтэй улам их нэмж ирж байна. Өдөрт бол одоо өчтөр 360 орчим иргэн ирсэн. Дахиад орж ирэх хүсэлтэй ирүүлсэн одоо тоо нэмэлт нэмэгдээ явж байгаа юм байна. Сүүлийн үед харт аймагтай холбоотой дулаанууд ар араасаа хүрсээр байгаа билээ. Хипхоп албаны ерөнхийлөгч Баавар Улаанбаал нэвтрүүлгийн үеэр хэлэхдээ Монголд харт аймагт зардаг маф бүхий бүлэглэл бий болсон гэж хэлжээ. Жижигхэн жарааха барих биш, том акулуудыг барих хэрэгтэй. Тэрийг оруулж ирж энд дэлгэрүүлж, цэцгэрүүлж, сүлжээ болгож, бизнес болгож, ашиг хонжоо олж байгаа тэр бүлэг мафта тэмцэх ёстой юм болов уу гэж боддог. Хин оруулж ирдээ. Тэмцэж байгаа байдлаа манай цагдаагийн байгууллага бас ингээд олон нийтийн хэрэгслээр байнга цацаад байгаа нь миний хувьд бол буруу гэж бодож байгаа. Улсын хурлын гишүүн Асан Батхуагсны гэр бүл өмгөөлөгч нарын хэвлэлийн байгууллага дээр дурдсан гэмт хэргийн 13 секундын бичлэгийг цагдаагийн байгууллагаас хурамчлалыг болохыг зарласан бөгөөд Монголын алт компани болон Апо компани өв залгамжлагч нарын хооронд томоохон хангаал үүсэж байна. За нөгөө талаараа энэ хохирчийн ар гэрээс 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ирсэн 13 секундын цахим мэдээ гэж асуудал яригдчих байгаа тийм ээ та бүхэн мэдчихэж байгаа. За энэ дээр энэ Г гэж читгээд энэ мэдээллийг хурамчаар зохиож ар гэрийнхнаас нь хуурам их гэж 15 сая төгрөгийг авсныг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тогтоож энэ мөрдөнчлөг ажиллагаа явуулж байгаа. Нэмташрын цэлмэн өөрийн цахим хуудсандаа талигачийн өрөвчдүүд миний үеийн залуучууд нийгэмдээ олигтой хийсэн зүйлээ харагдсангүй эцгийн өвлөр олон нийтийн өмнө гарч бусдыг үтгэх гэсэн замаар нэр хүндэд гарах гэсэн арчаагүй залуучууд гэж хэлжээ. Дуучин Ариунагийн нөхөр гэдгээрээ олон танигдсан бизнесмен Боёндорч хэд хэдэн прокурорын явуулгын иргэд нийтэд дэлгэлээ. Мөн тэрээр Монгол улсын ерөнхийлөгчид хандан гомдол гаргажээ. Манай Найд группийн охин компани болох Найд Контрастын компанийг хуулийн байгууллага нэр бүхий хүмүүс зохион байгуулалтаар бүлэглэж дээрэмдэл авсан. Үүний урьдчилгаар би сүүлийн 9 жил улс бүхий байгууллагаар шалгагдаж Монгол улсын шүүхээс миний эргийг сагаатсан учраас энэхүү гомдлыг би гаргаж байгаамаа. Монгол улсынхаа төрийн тэргуунд. Гомдлын маань гол санаа бол энийг компаниг дээрэмдэл авсан. Надаас 100 мянган долларын авилгал өгөхийг шаардсан. Зарим нэгэн прокуроруудын зохион байгуулалт үйл ажиллагааг би энд онцлж ярих зүйтэй байх гэж бодож байна. Энэ бол нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байсан. Одоо Баянчүх дүүргийг ерөнхий прокурор хийж байгаа Цэ Батулд мөн нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор байсан. Одоо улсын ерөнхий прокурор хийж байгаа Сандаг Сүрэн мөн нийслэлийн прокурорын хяналтын газрын прокурор байсан. Халиун нарын үйл ажиллагаатай холбоотой гомдол байгаа. Коронавирустай холбоотойгоор цагаан сараар хэрхэн залгахыг харуулсан хөгжилтэй видео олныг өгч өгöd амжижээ. 자, 오늘 신상을 신기잖아. 자, 신을 합쳐. 야와들 이리 와. 자, Сар шинээрээ Монгол хэлэг болох сар шинийн бэлгийн картыг гарын бэлэг болгохыг үзмээгийн таймын зүгээс уриалж байна. Мэдээлэл сар шинийн бэлгийн картууд нь 8000, 5000, 3000, 1000 нэгжийн сонголтоогоор улдаалагдаж байгаа бөгөөд цэнэглэлт ихэд үндсэн нэгжээс нь гадна нэмэлт бонус нэгж датанаас сонголтын авах урамшуултай байна. Үүнээс гадна 8000 нэгжийн картаар дасаа цэнэглээд 7 хоног бүр 7 ухаалаг утасны эзэн тодруулах урамшуулалт оролцох боломжийг олгож байгаа бөгөөд урамшууллын хугацаа нийт 42 ухаалаг утасны эзэдийг тодруулах юм байна шүү. Тэнгэрийн ичилгүйг хангард энэ дэвшээр туулж их газрын хан цагдагшгүй үүний хүрхэн дэнэрбэж арслан судал дөвчүүд өнгөрг эсрэг хайдаг эрсэн дэвхэбатубын арсын номог одордом тэрвчэн дэлгэр хэм бэлэгдэл цагаан хулган жилийн асаж дүрсэн чимрийг дөрвөн хүчнэр андуулта
өн 2 жилийн их ам цагаан хулган жил ад жаргал от химрийн ирэлтэг бэлэгдэн бүтээлээ. Дөрвөн хүчтэн сар шинийн бэлгийн карт худалдаанд гарлаа. Монгол түмэн сар шиндээ сайхан шиндээ юнитэв гү. Энэ 7 хоногийн тренд видеогоор улсын хурлын чуулганы хэсгийг хөгжилтэй мэн видео олгосон бичлэг орлоо. Шүү тэгэл шүү. Ой, Эрдэнэ гүшүнэ. Санал хураалт одоо болъё. Эрдэнэ гүшүн Бямцэг гүшүүн 2 болъё. За одоо санал хураалт явуулна. Дэг сахин шүү. Эрдэнэ гүш. За та хоёр ирэлдээ дуусчих дараа нь санал хураалт явуулна. Дараа 7 хоногийн цаг агарын хувьд өмнөх 7 хоногийг бодвол нэлээд дулаарч өдрийн дундаж температур нэмэх 2 градус болж байгаа юм байна. Энэ 7 хоногийн үзмэгийн тайм их өндөрлөж байна. Дараа 7 хоногт уулзлаа. Түр баяртай баярлаа. Ийм их нэгжээр яах гэж байгаа. Цавья төгөлтэй бол. Аа? Чисэн ярьсан шүү дээ. Юнитилийн цагаан сарын 8,000 төгрөгийн бэлгийн карт гээд. Тийм наач 7 хоног болгон хуц өгч байгаа байхгүй. Энд хуц авнаа, хуцтай болно. Ийм дээр барах хуц авчих واخ. Юу өөртөө ихтэй. Ихтэй байж болдгоо юм уу? Ихтэй байж болдгоо юм. Юу?